Ар хангаа булган говьалтай, дорнод дунд говь, Хөвсгөл, Хинтээ, Сүхбаатар, Өвөр хангаа аймгийн хоршоологчид бизнес төслөөрөө шалгарч хөнгөлөлттэй нөхцлөөр зээлд хамраглалаа. Өнөөдөр эхний ээлжний 9 хоршоонд зээл олгох гэрээг зурлаа. Өнөөдөр бол одоо нүүбээс хэрэгжүүлж байгаа энэ зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл дээр бол бид нар одоо хоршооддоо зээл олгодог бол яа хоршоондоо тусгайлсан юм бүтээгдэхүүн гаргая гээд 2 жил гарan хөөцөлдсөний хүчинд бол 810 одоо сая төгрөгийг хоршооддоо зээл олгохоор шийдвэр гаргаад ингээд өнөөдөр одоо энэ одоо 9 аймгийн энэ төсөл хэрэгжиж байгаа 9 аймгийн 11 хоршоонд бол зээл олгох одоо гарын үсэг зургах энэ үйл ажиллагаа маань бас давхар явагдаж байна. Тэдэнд 60-аас 120 хүртэлх сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгожээ. Хоршоодоор дамжуулан шинэ бүтээгдэхүүн гаргах зорилготойг тэрээр онцоллоо. Өнөөдрийн нийгэмд эдийн засгийн асуудлын мөнгө төрөний оршоо хөгжүүлэх сан дээр гол асуудал бол энэ хөнгөлөлтөө зээл тусламжийн асуудал байдаг. Энэ зээл тусламжийг аваад одоо ингээд байж байгаадаа бас баяртай байна. Голдуу нэг халтар 10 гуриллаа. За тийм одоо 10 гурилаар одоо тийм гол нэрийн бүтээгдэхүүнээ болгосон ийм дагнсан ийм хоршоо байгаа. За тэрнэр одоо бид нар одоо босод тарилчдынхаа тарилчдаас одоо төвхийдээ одоо араа буудагаан авах одоо түүнийг одоо эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд одоо зуучлан борлуулах иймэрхүү ажлыг гол үүрэгтэйгээр гүйцэтгэдэг байж байгаа. Зээл осноор ямар одоо бодит үр дүн бий болох вэ? За мэдээж зээл өгч штэ тий. Тий одоо манайх мэдээж эргэлтийн хөрөнгө маань одоо нэмэгдэнэ. За ингэснээр одоо бидний одоо цаашаа урьдчилах одоо дээш нь дэвжих ажил маань одоо нэг халтмаарч гисэн одоо ойртож байгаа гэж ойлгож байна. Малчид нэгдэж хоршоо байгуулж эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг хоршооны тухай хуулиар зохицуулсан. Тэдний хувьд хууль дагалдах журмын хамт бүрэн хэрэгжихийг хүлээж байна. Энэ хууль хэрэгжснээр малчид хоршоондоо түүхий идэ тушаахад нэмэгдсэн үртгийн албан татвар төлөхгүй. Мөн хоршооноосоо зээл авч болдог зэрэг хэд хэдэн нарийн зохицуулалт оржээ. Хувь хүн одоо хоршоо одоо малчтаас иргэдээс очиод бараа бүтээгдэхүүнийг аваад үндэсний үйлдвэрүүдэд зах зээл гаргахлаар нөөц төлдөггүй хоршоо болохоор төлдөг байсан. За энэ ялгамжийг нь бол арилгаж гисэн. Нөөтийн хуулинд бол хоршоо нь хоршоологчийнхаа түүхий эдийг үндэсний үйлдвэр зуучлан борлуулсан байх юм бол нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж. За хоёр дахь нэг гол асуудал бол хоршоо яг аж ахуйн хэлбэрийнхээ хувьд бол бас одоо яг одоо бусад ХХК-тай адилхан ч юм уу одоо зээл аваад ингээд явж чаддгүй байсан. За энэ дээр бол одоо хөрөнгөний асуудлын хоршоо өөрөө хөрөнгөтэй байна, эрсдлийн сантай байна, нөөцийн сантай байна гэдгийг нь зохицуулж өгөөд хоршоо өөрийнхөө хөрөнгийг банк санхүүгийн байгууллагаас барьцаал зээл авах ийм боломжийг бол хууль эрх зүйн орчин хувьд оруулж гисэн байгаа. Нэг суманд нэг загвар хоршоо байгуулна. Сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгож өөрчлөнө. Чэнж нь хоршооны удирдлагын багт ажиллаж болно. Загвар хоршоо нь мал нядалгааны цэгтэй, түүхий эдийн цэгтэй, хүнсний агуулгатай, сүү боловсруулах агуулгатай, хүнсний дэлгүүртэй зочид буудалтай байна. Түүхийдээ арилжааг биерж зохицуулан зэрэг олон өөрчлөлт энэ салбарт хийгдэнэ.